Түүхийн альч цаг үед боломжгүй зүйл гэж байдаг. Монголчуудын эд байлдан дагуултын үе 13 дугаар зуунд 335 алт газар ном сумаар харваж бай онно гэдэг нь боломжгүй зүйл байв. 335 алт газар гэдэг нь ойролцоогоор 530 орчим метр. За бүр их сүр оруулбал хагас километрийн зайнаас л ном сумаар эсрэг талын дайчнаа харваад унгаачихдаг байсан нь биелэгдэшгүй зүйл байв. Биелэгдэшгүй боломжгүй зүйлийг боломжтой болгосон нь их эзэн Чингис хаан их Монгол улсаа байгуулах том үндэслэл гэж хэлж болох юм а. Цаашлаад нүүдэлчдийн хосгүй үнэт соёлын гайхамшиг нь ялалт байгуулахад түлхэц өгсөн ч гэж хэлдэг юм. За Монголын үе энэ их Монгол улсын үе 1200-аас 300 оны үед бол монголчууд бол нөгөө нэг энэ хуучин загварын ном сумаа бол бүгдийг шинжилээд шин технологи, шин арга барилаар номыг нэгээс нь зэвсгийн шинжилт хийсэн. Энэ зэвсгийн шинжилт хийснийхээ ачаар эцэнд хүрнэ маш түргэн хугацаанд тэлж чадсан, богино хугацаанд. Ерөөсөө улс орныг бол дорн дорн нийслээд их холын зайнаас харж явна. 500-аас цааш метрт харж явдаг болсон. Тэгэхээр энэнийг чинь илтгэх бас нэг томоохон досглууд бол одоо нөгөө Оросын улбаны улсын Санкт-Петербург дотоод нөгөө Эрмитажийн Чингисийн чулууны өчиг байж байгаа шүү дээ. Исүүхэ мэрэгний 335 алд үе 560 м газар бай харваж онлоо гэд тэнд нь босгосон том гэлдэгшээ байж байгаа. Тий. Одоо бол тэр исүүхэ мэрэгний харавсан 560 м-ийг эвдсэн тийм рекорд байна уу? Ерөөс дэлхийн альж ост байхгүй. Дэлхийн байт хорооны холбоо өөрийнх нь түүхийг 5 жилийн өмнө бичгтээ хамгийн ихнийхт нь тэр Чингисийн чулууны өчгийг оруулсан байдаг. Хүн анх удаа Монгол хүн 560 м газар бай харуулж онсон гэдэг. Энэ бол ерөөсөө гарцаагүй нотлох баримт байхгүй юу? Тийм учраас тэнд нь орсон байгаа. Одоо үед одоо монголчууд бид нэр өөрсдөө бас энэ исүүхэ мэрэгний одоо юу гэдэг рекордыг эвдэх, амжилтыг эвдэх гэж ер нь үүсдэгөө оролдож үзсэн. Ер нь яг санаа бол байгаа. Дөнгөж жил одоо Монголын энэ үеийн номыг одоо дөнгөж сэргээж хийгээд 3-4 жил болж байна. Харж байгаа ганц хүн бий байгаа. Гэхдээ энийг бол цааш нь уламжлуулаад би одоо цааш нь миний гол зорилго бол тэр. Чингисийн чулууны бичиг гэрэл төшөөг 1224 онд сэлжээ. 13 дугаар зууны Чингисийн зэргүүд 3 төрлийн номтой байсан гэж түүхийн их сурвалжуудад бичсэн байдаг байна. За монголчууд тэртээ 13 дугаар зуунд номны хөгжлийг дээд үед нь хүртэл хөгжүүлчихсэн гэж судлаач мөнхөө ярьсан юм. За хол газар харвах, Батбыг хөнгөн байх, номны үндсэн шаардлагуудыг бүрэн хангасан төгс ном ашиглаж өдийг хүрсэн гэж түүхийн баримтаар нотолж байгаа юм. Бүр хангаан баг богдоос олдсон, цагаан хад гэдэг уулнаас олдсон энэ цагаан хадны оршуулгын ном хоромс одоо саадаг, арьсан саадаг ном өвчтөөгөө ингээд сумтайгаа олдсон юм. Ерөнхийдөө энийг бол миний би өөрөө яг ингээд сэргээгээд 3 жилийн өмнөөс дуурайлгаж хийсэн юм. Яг хоромсог, саадаг, тэгээ сумтайгаа, агсрахтайгаа ингээд бүгдийг дуурайлгаж хийсэн. За энэ ном маань тэр хол яваад байгаа ном чинь энэ. Үндсэндээ энэ номыг дуурайлгаад яг одоо тэ эвэр шүрмэсийн үнэтэй нэг оруулаа ингээс одоо аргалын эвэртэй, хандгаан шүрмэстэй ийм ном байж байгаа. Тэгэхээр энэ бол тэр орсон бүтцэн өөрөө дээд зэргийн материал орсон учраас ном хөөхн тэгж 500 м яваад байна. Ерөнхийдөө энэс илүү явж болно. Гол нь би энэс илүү хатуу хийчихвэл өөрөө тат хийхгүй болчих. Тийм учраас энэ чинь нэг 70 анх хийхдээ бол 85 паундээс одоо бол энэ нэг 70 паундтай байгаа. Паунд гэдэг нь одоо нэг 30-аас 40 кг-ийн хүчтэй зөгчин гэсэн. Сумыг араас нь. Эртний миний тэр одоо тэр цаана хоргонд байсан ном одоо энэ ном эдэрчин болохоор бараг 100-аас дээш паунд өвчсөн номнууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр 13 дугаар зуун тэрнээс өмнөх үеийн монголчууд бол бие физиологийн хувьд бол одоогийн бидрээс бол хэд дахин илүү хүчтэй. Өнөөдөр исүүгэн мэрэгний амжилтыг эвдэх ном хэдийгээр бий боловч ингэж харуулж чадах хүн хараахан гарч ирээгүй байна. 13 дугаар зууны монгол цэргүүдийн хүч чадал, тэсвэр, төвчээр нь өнөө үетэй харьцуулбал тэнгэр газар шиг зөрүүтэй байгаамаа.